Сайн байцгаана уу? Эмзэгч нарт зориулан бэлтгэж буй цуврал танилцуулах хичээлийн удаах дугаарыг та бүхэндээ хүргэж байна. Энэ удаагийн дугаараар хеликобактерийн эсрэг стандарт цогц эмчилгээ болох Good Feel ELF амбис бүтээгдэхүүний танилцуулгыг хүргэнэ. За тэгэхээр манай Монголын Мембекс концерн эрүүл хотод төсөл хөтөлбөрийг Монгол орон даяар хэрэгжүүлж эхлээд багагүй хугацааг өнгөрүүлсэн байна. Тэгэхээр өнөөдрийн сургалтаар хеликобактер пайлоригийн шалтгаанд хотоодны эмгэгийн онцлогоо эмчилгээний удирдамж гэсэн сэдвийн дагуу анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн анагаах ухааны сургуулийн гастроэнтеролог гепатологийн техникийн багш Бямбчин эмчийн бэлтгэснээр та бүхэндээ маш сонирхолтой сургалтыг хүргэх гэж байна. За, эрүүл хотод төсөл хөтөлбөр маань өөрөө нэгдүгээрт нь болонгод мэдээж хотоодны өвчлөл ихтэй залуучуудын дунд бас зовлон тохиолдож байна. Хоёрдугаарт нь яг энэ хотоодны өвчлөл маань өөрөө хеликобактерийн шалтгаантай байгаад байна. За, гуравдугаарт нь хотоодны хавдрын тохиолдол бол сүүлийн үед бас настай хүмүүс, залуу хүмүүс гэлтгүй кейсээ тохиоллын хувьд маш илэрч байгаатай холбоотойгоор яг хеликобактерийн шалтгаанд хотоодны өвчлөлийн эсрэг эмийг нь нэвтрүүлээд, эмчилгээг нь нэвтрүүлээд за тэгээд дараагийн дугаарт нь эрүүл хотод төсөл хөтөлбөр гэсэн ийм хүрээнд бол явагдаж байгаа. За хэдүүлээ сэдв рүүгээ орцгоё тийм ээ. За тэгэхээр хеликобактерийн тархалт бол маш өндөр тохиолдолтой байдаг буюу дэлхийд дахинд 2 хүн тутмын нэг нь хеликобактерийн халдвартай байдаг байна. За Монгол орнд өмнөх судлаачдын хийсэн судалгаанаас хараад үзэхээр эрүүл хүн амынх нь 60-70% нь хеликобактерийн халдвартай. Ямар нэгэн байдлаар хотоодны эмгэгийн улмаас эмчит хандж байгаа үйлчлүүлэгчдийн 80-100% нь хеликобактерийн шалтгаантай өвчлөлттэй байна гэсэн ийм судалгаа бол хийгдсэн байна. Энэ слайдн дээр харагдаж байна. За тэгэхээр хеликобактер маань өөрөө та үед маань зурган дээрээс бас нэлээд сайн харж байгаа бах тийм ээ. Өөрөө ихэнхдээ хүний хотоодны хучуур эсэд халдварладаг. За тэгээд тэндээ ингээд оршиж идэг, амьдарч идэг бактери ихэнх тохиолдолд ерөнхийдөө бол хүүхэд наснда халдвар авдаг гэж үздэг. Тэгээд илүү хөгжиж байгаа нийгмийн эрүүл мэндийн, эрүүл ахуйн нөхцөл бололцоо боломж буурай орнуудад өндөр тархалттай байдаг гэж үзэж байгаа. Тэгэхээр бактери маань өөрөө ерөөсөө бүтцийн хувьд аваад үзэхээр мушгин альбертэй, үзүүрх хэсэг дээрээ 5-6 шилбүүртэй. Энэ шилбүүрнийхээ тусламжтайгаар хөдөлж явдаг. За энэнийхээ тусламжтайгаар салц руу шигдэж ордог. За тэгээд өөрөөсөө уреаза ферментийг ялгаруулдаг. Энэ уреаза фермент нь ерөнхийдөө бол ер нь бол нөгөө хотооднд хүчлэг ихтэй учраас тэр болгон бол бактери байдаггүй. Тэгтэл энэ уреаза ферментийнхаа тусламжтайгаар хотоодны хүчлийг саармагжуулангуут нь өөрөө шилбүүрээрээ хөдлөөд эпител эс рүү шигдээд орчдөг ийм бактери. Тэгээд өөрөө бол хоруу чанар маш өндөртэй эндо болон экзотоксинуудыг ялгаруулдаг. Энэ өөрийн бүрхүүл нь липополисахаридын бүрхүүл нь хоруу тийм эсрүү адгезив болгоод ингэж өрөвслийг үүсгэх чадвартай байдаг юм байна. За тэгээд дараагийн дугаарт нь вага, гага гэсэн токсинуудыг бас ялгаруулдаг. Мөн ийм муциназ, протеаз гэсэн ферментүүдийг ялгаруулад өөрөө интерлейкин 8-ыг идэвхжүүлээд за тэгээд цаашаага хотоодыг өрөвсүүлээд шарах болгодог ийм бактери. Тэгэхээр хотоодн дээр өрөвсөл үүсгэх нь, хатан горшил үүсгэх нь, малт лимфома үүсгэх нь, шарах үүсгэх нь гэж ингэж явж байгаа цаашаа өрөвслөнд амжираад. За сайн бас дурдаад хэлчлээ те хеликобактер пайлоригийн шалтгаантай 100%-тай бол хотоодны хурц болон архаг өрөвсөл үүсдэг. За тэгээ хотоод эд гэзсний шархлаа, хотоодны хатан горшилт өрөвслүүд за явсаар агаад хотоодны хавдар хүртэл үүсдэг. За хотоодны эмгэгүүдээс гадна мөн хотоодны бус шалтгаантай эмгэгүүдийг үүсгдэг гэж үздэг байгаа. За хеликобактерийн халдвар дамжих замын хувьд аваад үзэхээр ерөөсөө хүнээс хүнд амнаас аманд тэгээд фекал орол буюу өтгөн мөр амны замаар дамждаг гэсэн үг. Тэгэхээр бааснасаа бас авах гэдэг юм тийм ээ. Шүлсээр бас авах гэдэг. Хүнээс хүнд шүлсээр дамждаг гэр бүлийн хүмүүс хосуудыг хамт эмчлэх ёстой. Мөн ээжүүд нөгөө амаараа хүүхдийг хооллдог. Хүүхдийг аман дээр нь үнсдэг, халууны шалгатай хүүхдийнхээ хоолыг амаараа шалгаж өгдөг гэд. Энэ болгон дээр дамжиж байна. Японд хийсэн судалгаагаар бүр батлагдсан тий судалгаагаар бохирлогдсон хоол хүнс усаар
одоо зөөврийн устай айлууд, усны савыг сайн цэвэрлэх. Тэгээд энэ олон хоногоор тогтоол усанд их агуулгадж байна. Тэгэхээр аль болох зөөврийн усыг багаар авч хэрэглэх гих мэтлэнгийн зөвлөмжүүдийг бол гаргадаг. Тэгээд хөгжсөн орнуудад болоод эхлэхээр ерөөсөө нөгөө бүх нийтийн систем нь өөрөө ус цэвэршүүлэгчийн холболттой заавал одоо орж ирдэг нийтийн хоолны газруудыг аяга тогны угаалганд дамжлагтай автомат угаалга байдаг. 50 тал гэхэд хеликобактерийн тархалтай ерөнхийдөө яаж зогсоосон бэ гэхээр бүх нийтийн хоолны газруудыг нэг удаагийн usage буюу хэрэглээтэй болгосон. Тэгээд нөгөө засгийн газраасаа ингээд бодлого барьж таслан зогсоосон юм кейс хүртэл байдаг. Тэгэхээр нөгөө эцэг эхчүүдийн төвшөнд, иргэдийн төвшөнд мэдээллийг сайн өгөхгүй бол антибиотик эмчилгээ хийлээ гэд одоо таслан зогсоодог тийм халдвар бас биш. Олон улсад хөгжсөн орнуудад бол дамжиж байгаа зам нь ерөөсөө усан оргилуур байгаад байна гэсэн юм судалгаа бол гарсан байна. Ер нь бол бусад одоо замуудыг нийгмээр нь өөрөө шийдэж өгсөн. Тэгэхээр манай улсын хувьд гэвэл хөгжиж байгаа нөгөө харьцангуй буруу орон учраас нөгөө нэгдүгээрт нь бол мэдээж эрүүл мэндийн боловсрол сайн байх хэрэгтэй байна. Хоёрдугаарт ядаж ээжүүдийн боловсролыг өөрчлөхгүй бол ерөнхийдөө бол асуудалтай тийм ээ. Хүүхдээ амнаасаа хоолдог. Ер нь бид хэд бас өмнө ярьжсэн халдварыг хеликобактерийн халдварыг ерөнхийдөө бол нэг 5 настайд авдаг гэсэн юм судалгаа байдаг гэж ярьжсэн. За тэгээд дараагийн дугаарт нь ерөнхийдөө бол хятад ногоо жимсээр дамжиж байгаа гэдэг нэг тийм судалгаа бол одоо тий хүмүүсийн ам дамцсан яриа байдаг фейсбүүкэрч тэр сошиалорч тэр хоорондоо ярьж байгаа ч гэсэн тий гэтэл яг тийм судалгаан дээр бол агуулгадаад дамжаад явж исэн юм бол байхгүй. Ер нь анзаараад хараад тахад таад маань ч гэсэн анзаарж байгаах дандаа нөгөө шингэн зүйлээр халдварладаг гэж ойлгож болно. За дараагийн дугаарт нь за судалгаагаар хэдүүлээ дандаа нөгөө судалгаатай юмнууд яриа явж байгаа тийм ээ. Судалгаагаар одоо ээж аав нь одоо хосуудын өөрөөр хэлбэл хосуудын эрэгтэй нь позитив буюу эрэг байгаа тохиолдолд эмэгтэй нь хеликобактертэй байх магадлал нь 68% тай. За хүүхдэд хеликобактер байх магадлал нь бас 40% тайг гараад ирсэн. Гэтэл эсвэргээрээ ээж аавын аль нэг нь негатив байх юм бол нөгөө хүн халтсан байх магадлал нь дөнгөж 9% тай. За тэгээ хүүхдэд халтсан байх магадлал нь 3% тай байх нэ. Тэгэхээр яг энэ кейс дээр үндэслээд гэр бүлээр нь хамт онцлогоонд оруулж одоо гэр бүлээр нь хамт эмчилгээнүүдийг хийдэг. Тухайн гэр бүлийн 18-аас дээшсээ бүх гишүүд хамт эмчилгээнд ордог гэсэн үг. За дараагийн дугаарт нь энэ слайдн дээр юу харагдчих байна гэхээр ерөөсөө ууг нь бол бактери лимчин яг бүх наснд ижилхэн тусах ёстой байсан. Гэтэл энэ маань өөрөө 40-оос дээш насныхан болон 40-оос доош байгаа насныхан дээр халдварлалт өөр өгöd байсан. Тэгэхээр яах вэ гэхээр бидний судалгаанаас аваад үзэхээр 80-аас 90% орчим нь шинж тэмдэггүй явагдаадсан. Тэгэнгүүт энэ дээр болонгууд 40-оос доош насныхан дээр болоод ирэхээр ходоодны ерөнхийдөө гарах хэсэгт амгаалсан буюу дандаа ходоодны үрвслэр өөрөө хүндрээдсэн байгаа. За тэгтэл 40-оос дээшээгийн насныхан дээр болоод ирэхээр ходоодны их бие дөрвслэнд амгаалсан буюу тийм хүмүүс байна ямар шинж тэмдэг хэлдэг вэ гэхээр миний хоол шингээл байхгүй болоод байна. Миний шүд амны үндийн эрэхтэн хэвийн байгаа хэрэг амнаас эвгүй өндөртэй байна. За одоо юу гэдэг нь те шүлтэй устай хоол идэ, шингүүр сайтай хоолнд идэ ч гэдэм үү ямар нэгэн байдлаар энэ маань бас өөрөө хеликобактертэй холбоотой ходоодны их бие дөрвөө халдварлалт өгсөн байдаг учраас ингээд амжирдаг байна. Тэгээд яг энэ гараад байгаа шинж дээр нь үндэслээд 40-оос дээшээ насныхныг заавал дурангийн шинжилгээнд оруулах хэрэгтэй. 40-оос доош насныхныг болонгод нон инвазив аргаар буюу амьсгалах болон өтгөнөөр хеликобактер илрүүлэх боломжтой гэсэн ийм зүйлсүүд бол яригдж байгаа. За хавдрын тохиолдлоороо бол хэлжсэн тийм ээ. Ерөнхийдөө бол манайх дэлхийн улс орнуудад тохиолдлоороо бол 4-р байранд, нас баралтаараа 2-р байранд явдаг байгаа. Тэгэхээр Монгол улсын статистикийн тоо мэдээнээс аваад үзэхэд 90 оноос ер нь бол нийт хор тавдрын шалтгаан, нас баралтын 2-р байранд бол ерөөсөө л байнгын л ходоодны хавдар яваад байгаа. За цаашаа явцгаая. За тархалт өндөртэй 10 орныг харуулж байна тийм ээ. За цуснд үзээд байдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол манай дээр хамгийн их эмнэлзэн практикт хэрэглэгдээд байдаг нь
өдийг хүртэл хамгийн харамсалтай нь хэрэглээд байгаа нь хеликобактерийн эсрэг биеийг антигены эсрэг биеийг цуснд илрүүлээд шинжилгээ хийгээд тэрнийхээ дагуу эмчилгээ хийгээд за дараа нь дахиад цуснд нь үзээд байна гэдгийг гутлан дахиад эмчилгээ хийгээд яваад байдаг. Гэтэл хеликобактер өөрөө цуснд хөвөд явж идэг юм бол биш. Хэрвээ бактери цус руу орох юм бол энийг бид нар сепсис гэж нэрлэдэг. Тэгэхээр яадаг вэ гэхээр хеликобактерийн халдвар авахаар тэрний эсрэг бие иммуноглобулин MG хеликобактерийн эсрэг антитилаз өөрөө цуснд үүсэж байгаа. Тэрүүнийг л ерөөсөө серологийн шинжилгээгээр үзэж байгаа шинжилгээний арга юм. Гэтэл энэ үүссэн антитилам эмчилгээ хийлгээд хеликобактерийг устгасан байсан ч гэсэндээ тухайн хувь хүний дархлаа шинж чанар, бактерийн хороо чанараас хамаарат цуснд 1 сараас 1 жилийн хугацаанд бүтэн байж идэг. Тэгэхээр шинжилгээг онцлогоо болон эмчилгээний үр дүн хянах залтаар бол хэрэглэхгүй. Бусад дэлхийн улс орнуудад бол 90 оноос хойш энэ залтыг ерөнхийд нь бол болсон байдаг. Зөвхөн нөгөө судалгааны зорилтоор тархацыг судлах зорилгоор хийдэг. Эсвэргээрээ манад хийгээд байдаг. Энэ бол ерөнхийдөө бол байж боломгүй зүйл харагдаад байна. За тэгэхээр тухайн шинжилгээний аргуудыг хэдүүлээ задлаа тарай. За хамгийн нэгдүгüүрт нь хеликобактерийг дуран хийж онцлох арга тийм ээ. Тэгэхээр энэ бол мэдээж маш их ач холбогдол өндөртэй. Өөрөөр хэлбэл 40-с дээш насныхны заавал дуранд идэвхтэй хамруулаа гэдэг байна. За яагаад ач холбогдол өндөртэй байдаг юм гэхээр дурангийн эмч маань өөрөө хараад за энэ цусны шалтгаантай байна. Энэ эмийн шалтгаантай те эмний хэтэх хэрэглэнээс болоод өвчлсөн байна ч тийм үү. Дараагийн дугаарт нь энэ бол хеликобактерийн гаралтай юм байна гэдгийг ерөнхийд нь бол хараад мэдчихдэг. За тэгээд тэрнийхээ дараагаар саяны хараад өмнө дээрх слайдн дээр харсанчлан ус хурлах арга, эмгэг бүтцийн шинжилгээ, урайсын төрөвчлсөн сорилт, молекул биологийн шинжилгээ зэргийг биопси буюу эд авч аваад хийдэг ийм аргууд байх нэ. За хеликобактерийг ус хурлах аргын хувьд гэх юм бол ерөнхийдөө бол Монголд хийгддэггүй. Яагаад гэхээр хеликобактер минь өөрөө тусгай тэжээлт орчинд ургадаг буюу 10-аас 14 хоногийн хугацаа шаарддаг. Маш тааламжтай орчин шаарддаг. За тэгээд ерөнхийдөө бол нөгөө ургалт нь өөрөө бүтлэхгүй болох магадлал өндөртэй. Тийм учраас Монголд бол хийгддэггүй юм арга байгаа. Яг өсвөрлөөд хүчлөө гэх юм бол мэдээж хэрэг антибиотик төсвөржилт болон антибиотик мэдрэх чанарыг нь үзэх боломжтой байгаараа даваа талтай. За хоёрдугаарт гэвэл эмгэг бүтцийн шинжилгээ. За эмгэг бүтцийн шинжилгээний хувьд гэхээр ерөнхийдөө бол хеликобактерийн үзлэгийг дурангаар хийлээ. За биопси буюу эдээ авлаа. Энэ авсан биопсигаа гимзээ аргаар будаад хүчдэг арга байгаа. Тэгэхээр майлд байна уу, модерат байна уу, ямар түвшинд байна гэдг нь гарч ирдэг. За дараагийн дугаарт нь дараагийн зурагт дээр харагдж байгаа шиг eosinophilus хамгаалаад байгаа мó, neutrophilus хамгаалаад байгаа мó гэдгээс нь хамаарат за хүүхэд наснда авсан халдвар буюу нэлээд дээр нэлээд хэдэн жилийн өмнө авсан халдвар байна. Хойлоо хавдрын маркер үзүүлэгч гэдэг юм уу, эсвэл саяхан шинээр авсан халдвар байна гэдгийг онцлох бас бүрэн боломжтой байгаа. За энэ шинжилгээний арга маань өөрөө интермед эмнэлэгт хийгддэг. За дараагийн дугаарт нь уреасын төрөвчлсөн сорилгаа. За тэгэнгүүтлээ тестэн дээрээ тавиад нөгөө өнгөний хувиралт байна уугүй юу гэдгийг үзчихдэг. Тэгэхээр тестэн дотор бол уурья, мочвин байж идэг. Тест өөрөө тэрэн дээр хеликобактертэй эд тавиад өгөнгүүт хеликобактерийн гол онцлог шинж нь өөрөөсөө уреаса ферментийг ялгаруулж байгаа. Тэр уреаса фермент нь мочвиныг аммиак болгон нүүрс хүчлийн хий болгоод задлангууд pH нь шүлтлэг болоод өөрчлөгдөнө гэсэн үг тийм ээ. Тэгэхээр шар байсан мочвин орчны өнгө өөрчлөгдөд ягаан болдог тийм ээ. Энэ маань өөрөө хеликобактерийн халдвар, идэвхтэй халдварыг илрүүлж байна гэсэн утгаагаар авчиж байгаа. Тэгэхээр энэ бол бас маш их онцлогооны өндөр ач холбогдолтой арга байгаа. За дараагийн дугаарт нь уреасын амьсгалын сорилгаа мөн яг саяны хэлсэнчлэн мочвиныг амаар уулгаад хүчдэг арга байх нэ. Тэгээд уреасын мочвинтайгаа нэгтлээ аммиак болон нүүрс хүчлийн хий ялгардаг. Нүүрс хүчлийн хий маань нулимсаар гарахгүй, шүлсээр гарахгүй амьсгалаар гарч байгаа учраас амьсгалаар тоолж үздэг ийм шинжилгээний арга байх нэ. За эстопийн хувьд гэвэл C14 болон C13 эстофийг алуулах жирэмсэн эхчүүд болон бага насны хүүхдэд хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. Цацраг хитэгт рентгений нөлөө бас нэлээд ихтэй
байдаг юм онцлогтой. За дараагийн дугаарт нь өтгөнд хеликобактерийн антиген илрүүлэх шинжилгээ буюу үйлдвэрлэгчээс дээш маань хэрэгтэй хеликобактерийн эсрэг биеийг суулгаад өгсөн байдаг. За тэнгууд нөгөө бактеритай баасаа тавилаа иммунокомплекс үүснэ гэсэн энэ одоо теоремнаас нь үндэслээд өтгөнд хеликобактерийн илрүүлгийг хийдэг байх нэ. За шинжилгээний бэлтгэлийн хувьд гэх юм бол шинжилгээ өгөхөөс 2-7 хоногийн өмнөөс эхлээд PPI буюу omeprazole, pantoprazole, lansoprazole зэргийг уугаагүй байх ёстой. Дараагийн дугаарт нь антибиотик болон висмутыг 4-7 хоногийн өмнө зогсоох хэрэгтэй байдаг. За онцлогоо их заалтын хувьд гэх юм бол ерөөсөө л тухайн гэр бүлийн 18-аас дээш насны өвхийг одоо сайн дураараа өвхийг хүсэж байгаа бүх хүмүүс маань өвч болно. За дээрэс нь нэмэгдээд өвчтөн өөрөө бас бич хамшинжтэй, хотоо дээд гэдсний шархлаагаар өвдөж байсан өгүүлэмжтэй, за төмөр дутагдaltaын цэс багталттай, BR2 дутагдaltaын цэс багталттай гих мэтлэнгийн слайдн дээр харж байгаа кейстэй хүмүүс л онцлогоо илрүүлэг хийх заалттай байх нь. За дараагийн дугаарт нь өнөөдрийн сургалтын бас нэг одоо гол цөм теоремыг гарч ирж байна. Тэгэхээр яах вэ гэхээр мэдээж хэрэглээд органик өвчтнөө үнэлэх хэрэгтэй. Хотоодны үргэлжлэл байгаа юу? Хотоод дээд гэдсний шархлаа байгаа юу? 40-оос дээшээ болон 40-оос доошоо настай гэдгийг нь бас сайн харж үнэлэх хэрэгтэй. Тэгэхээр 40-оос дээшээгээ наснд болонгууд хотоодны дуранг санал болгоно. Эсвэргээрээ 40-оос доошоо насныхан дээр амьсгалаар болон өтгөнөөр илрүүлэх аргыг зөвлөж болоод байгаа. За дараагийн дугаарт нь шинжилгээ өглөө эрэг гараад ирсэн тохиолдолд манай цэнхэр гүд филмийг 10 юм уу 14 хоногоор уулгана. За мөн түнчлэн динол буюу дөрвөлсэн эмчилгээг нэмж болно. За дараагийн дугаарт нь эмчилгээ хийсний дараа заавал 28 хоногийн дараа шинжилгээ өгнө. Өөрөөр хэлбэл антибиотик хэрэглэсний дараа заавал 28 хоногийн дараа шинжилгээ өгөх учраас за эмээ 10 юм 14 хоног бүрэн угаад дууссан 28 хоногийн дараа шинжилгээгээ өглөө хэрвээ тоо буурсан юм уу 30-аас доошоо болсон байгаа тохиолдолд та бүхэн маань им уухгүй эмчлэгдсэн байна гэж үзэх нь цаашаага им уухгүй эмчилгээ дуусаад заавал 28 хоногийн дараа шинжилгээгээ өгөх хэрэгтэй. За тэгээд цэнхэр китийг хэрэгэлцэн улаан гүдфил элефиг хэрэгэлцэн тэгтэл 28 хоногийн дараа шинжилгээ өгөөд мэдээж хэрэг одоо сөрөг буюу эмчилгээ маань өөрөө дууссан байх хэвээр эсвэргээрээ эрэг гэд позитив гараад ирсэн тохиолдолд тухайн хүний эмчилгээг 2-3 жилээр зогсоох буюу антибиотикийн мэдрэг чанар төсвөрчлөлтийг заавал үзүүлэх шаардлагатай болчихж байгаа. За хоцох эмчилгээнүүд дээр анхаарах зүйл бас байгаа. Тэр нь юу байх юм гэхээр энэ слайднуудыг олохгүй л хэвчээ. Тэр нь юу байх юм гэхээр нэгдүгээрт нь олонгууд пенициллины харшилтай хэсэг буюу амоксилины харшилтай хэсгийг заавал тодруулж асууна. За тэгээ өмнө нь ямар нэг шалтгааны улмаас макролидын бүлгийн хэрэглэж байсан хэсгийг заавал тодруулна. За тэнгууд харшилж байхгүй макролидын бүлгийн хэрэглэж байхгүй тохиолдолд висмуттай дөрвөлсөн эмчилгээгээ авч болно, тийм ээ. Гүдфил кит байх уу, гүдфил элеп байх уу гэдгийг эмчтэйгээ ярилцаад шийднэ гэсэн. За дараагийн дугаарт нь харшил байхгүй макролидын бүлгийн хэрэглээ байгаа тохиолдолд левофлоксцин суурьтай эмчилгээг шууд орно гэсэн. Өөрөөр хэлбэл висмуттай дөрвөлсөн байж болно. Эсвэл левофлоксцин, гүдфил элеп гурвалсан эмчилгээ байж болно. За харшил байгаа хэрэглээ байхгүй тохиолдолд кларитромицин метронидазолтой гурвалсан эмчилгээ, висмут агуулсан дөрвөлсөн эмчилгээг зөвлөнө. За харшилж байгаа, хэрэглэж байгаа тохиолдолд висмут агуулсан гүдфил элефтэй улаан бүслөртэй эмийг зөвлөж болно. Эсвэл илүү одоо тийм ээ эмчийн зөвлөгөө авах хэрэгтэй учраас нарийн мэргэжлийн эмчэд хандах хэрэгтэй. За энэ дээр гарч ирж байна тийм ээ. Цэнхэр улаан. Дараагийн дугаарт нь сонгомл эмчилгээний загвар гэж байгаа. Манай кларитромицин суурьтай гүдфил эмчилгээ. За дараагийн дугаарт нь висмут суурилсан дөрвөл эмчилгээнд дээр амбис өөрөө нэмэгдчихэж байгаа тийм ээ. Гурвалсан эмчилгээ, дөрвөлсөн эмчилгээ гэдэг. За тэгэхээр мэдээж хэрэг нөгөө нэг үйлдвэрлэгчийн гүдфил китийг, гүдфил элефиг, амбисыг сонгон эргэлэхийн давуу талууд бол маш их хоорондын зохиолдлогоо сайтай. За тэгээ кит савлцсан учраас савлгааны хувьд ч гэсэн маш боломжтой. За дараагийн дугаарт нь
За левлоксийн суурьтай эмчилгээнүүдээ их зааж байна. За протеины шохороо хориглогч эмүүд дээр стандарт тунг тайд маань энэ слайднаас бас хараад аваарай. Omeprazole 20 мг-аар өдөрт 2 удаа, esomeprazole 20 мг-аар өдөрт 2 удаа, эсвэл 40 мг-аар өдөрт 1 удаа, rabeprazole 20 мг-аар өдөрт 2 удаа, lansoprazole 30 мг-аар өдөрт 2 удаа, pantoprazole 40 мг-аар өдөрт 2 удаа хэрэглэдэг байна. Протеины шохорон хориглогч стандарт давхар тунгийн хувьд гэхээр omeprazole 40 мг-ыг өдөрт 2 удаа, esomeprazole 20 мг-ыг өдөрт 2 удаа, rabeprazole 20 мг-аар 2, за lansoprazole 45 мг-аар 2, pantoprazole 120 мг-аар өдөрт 2 удаа гэдэг ингээд стандарт тунганд зөвлөд явцдаг ахнэ. За нэмэлтээр хэлэх зүйл дээр бас хэд хэдэн санамж анхаарах зүйлүүд бол байгаа. За хамгийн нэгдүгürt нь болонгод good-feel эмчилгээг хийж байх явцдаа их хэмжээний усаар даруулж уух шаардлагатай. Ингэснээр эмчилгээний антибиотик эмчилгээний гарч нөлөөллийг буруулна, үйлдэл идэвхийг нь илүү сайжруулж байна гэсэн үг. За дараагийн дугаарт нь пробиотик давхар хэрэглэх боломжтой буюу Linux, Pylopass, Enterol аль нэгэн ч давхар хэрэглээд явсан болно. За дараагийн дугаарт нь бидний бас монголчуудын манд өргөн хэрэглэгддэг пробиотикаар баялаг тараг гэдэг энэ сайхан бүтээгдэхүүнийг цагаан эдэгээ бас хэрэглүүл илүү зохистой байгаа. За дараагийн дугаарт нь 3 дугаарт нь болоод эхлэнгүүд архи тамхины хэрэглээгээ багасгах хэрэгтэй. Магадгүй та 100% бүрэн идэрх байсан бол тамхи татсны нөлөөгөөр хор уршигаар, архи хэрэглэсний хор уршигаар 50%-тай, 60%-тай үйлчлэгээ үзүүлэхийг үгүйсэхгүй. Тэгэхээр нэгэнтээ эмчилгээ эхэлсэн, эмчилгээний үр дүн үзэх гэж явж байгаа учраас маш сайн дэглэмийг барих хэрэгтэй. Хоолныхоо дэглэмийг ч гэсэн сайн барих хэрэгтэй. За дараагийн дугаарт нь хувь хүнээс маш их зүйл шаарддаг буюу ерөнхийдөө бол манайхан яадаг вэ гэхээр 14 хоног уугаарай гэсэн имийг 5 хоног уугаад 6 хоног уугаад энэ том юмнуудыг уух гэж ядаргаа гэдээ орхичдаг тийм ээ. Гэтэл энэ бол маш буруу. Нэгдүгээр та хеликобактерийн халдварыг дарж чадсангүй, хоёрдугаарт нь өөртөө антибиотикийн тэсвэржилт гэдэг зүйлийг үүсгэж байна гэсэн үг. Тийм учраас өөрийгөө хорлолгүйгээр хувийн зохион байгуулалт сайтай имээ яг цагт нь зөв зохистой хэрэглэж занших хэрэгтэй. За дараагийн дугаарт нь Pylopass дээр бас нэг нэмэлт тайлбар хэлье гэж бодсон юм а. Pylopass бол өөрөө пробиотик буюу ашигтай бактери гэсэн үг. Тэгэхээр зурагтын рекламаар харж байгаа нь ч тэр те ая доктороор ярихдаа ч гэсэн ерөөсөө бол Pylopass-ыг уунгууд одоо юу гэдэг өтгөнөөр хеликобактерийг нааж аваад гадагшилдаг гэсэн утгатай тийм реклам бол яваад байгаа. Гэтэл тийм биш байдаг ахнаа. Пробиотик бүтээгдэхүүн уугаад хеликобактерийн тоо тэглэгдсэн, тоо нь усцсан, багассан түүх дэлхийн аль ч улс оронд бол байхгүй. Энэ бол заавал антибиотик стандарт кит эмчилгээг бол уудаг. Зүгээр хавсарч бол миний дээр дурдсанчлан хавсарч та бүхэн маань пробиотик бүтээгдэхүүнийг хэрэглэх бүрэн боломжтой байгаа. За дараагийн дугаарт нь манай хеликобактерийн эсрэг стандарт эмчилгээ гэсэн юм эрүүл хоолой төслийн пэйж хуудас маань өөрөө ажилладаг. Тэгэхээр та бүхэн маань бас илүү нэмэлт дэлгэрэнгүй мэдээлэлтэй шин саргог мэдээллүүдийг эндээс орж аваад харах боломжтой байгаа. За тэгээд эмчилгээ маань өөрөө энд харагдчихээн тийм ээ. За давуу талуудыг бас чагсаасан байна. За чанартай мэдээж хэрэг Монгол Улсын эмийн бүртгэлд албан ёсоор бүртгэгдсэн. За үндсэн стандартын дагуу савлгаатай нэг үйлдвэрт үйлдвэрлэгдсэн учраас харилцан бие биенээ дэмжсэн үйлдэлтэй. За үйлчлүүлэгч хеликобактерийн эмүүдийг тусад нь олон эмийн сан дамжин цуглуулах шаардлагагүй. За тэгээд эмчнэрийн хувьд мэдээж үйлчлүүлж буй хүндэд тайлбарлаж өгөхөд амархан буюу ерөөсөө хайрцагын дотроо монголоор бүх тайлбарыг давхар хэрэглэх хоол хүнстэй хамт ингээд бүх мэдээллийг нь өгсөн байгаа. За дараагийн дугаарт нь савлгаа бүртээ хэрэглэгчдэд зориулсан гарын авлагатай тул эрүүл мэндийн боловсролд нь маш сайн дэмжсэн. За эмийг өдрөөр хэрэглэхээр савлсан байдаг учраас хэрэглэгчдэд хэрэглэхэд хялбар ойлгомжтой, өглөө орой уух юмуудыг нар сарны зургаар нь тодтогч өгсөн учраас хэрэглэхэд хялбар, эмээ тасалдуулахгүйгээр уухад бас туслана. За эмийн эмчилгээний өртөг үн бусад ижил төрлийн юмуудыг тус тусад нь шууд худалдаж авах эсвэл даатгалд хамруулснаас илүү хямдтал даатгал хүлээх шаардлагагүй үнийн хувьд хямд бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүртээмжтэй байдлаар зөвлөж байгаа гэсэн нийлүүлж байгаа байх нэ. За ингээд
Та бүхэндээ анхаарал хандуулсанд баярлалаа. Та бүхэнтэй хамт төслийн албаны дарга Зэ Оян гэрэл бүтээгдэхүүний танилцуулгыг хүргэлээ.